Энэ хүрээд манай өнөөдрийн подкаст боллоо. Дараа уулзсан тий. Тэмцээнэ бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За манай хууль зүйн сургуулийн эдийн зөвлөлөөс эрхлэн гаргадаг хуулийн замнал подкастын маань шинэ дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зочноор манай хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор Сүхчлэн багшаагаа урьж оролцуулсан байгаа. Мөсийн эдийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа хуулийн замнал подкастын цуврал дугаарт урьж оролцуулсан зохион байгуулж байгаа та бүхэн талархал илэрхийлье. За ингээд юуны өмнө подкастыг сонсож байгаа нийт сонсогч та бүхэнд өөрийгөө товчхон танилцуулган зүйтэй болов гэж бодож байна. За миний би Сүхбаатарын Сүхчлэн 2009 онд Мөсийн хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн ангийг суралцаад 2014 онд Мөсийн хууль зүйн сургуулийг төгссөн. За хууль зүйн сургуулаа төгсөөд 2015 оны 9 сар хүртэл үндсүүлийн цэцгийн судалгааны төв судлаачаар за үндсүүлийн цэцгийн гишүүний судлаач туслах шинжээчийн албан тушаалт 1 жил хагас орчим ажиллаж агаад за тэгээ 2015 оны 9 сараас л Японы Нагоя их сургуулийн агсан төвшин сургууль магистрийн хөтөлбөрт суралцсан. За ингээд 2017 онд магистрийн зэрэгээ хамгаалаад үргэлжлүүлээд 2017 оноос хойшвол докторийн хөтөлбөрт суралцаад 2023 онд төгсөж ирсэн байж байгаа. За хвчлэн бил магистрийн судалгааны ажил дээр, докторийн судалгааны ажил дээр хүрээлэн буй орчин, байгаль орчны салбар чиглэлээр магистрийн, докторийн судалгааны ажил бичээд за 23 оны 11 сард босож ирсэн. За 24 оны 2 сараас л Мөсийн хууль зүйн сургууль төрөлх сургуультай нийтийн их зүйн багшаар ажиллаж байна. Тэгэхээр таны хувьд Нагоягийн их сургуульд ингээд магистр, доктор хамгаалсан гэж байгаа шүү дээ. Энэ суралцж явах хугацаанд ингээд олж авсан хамгийн үнэт зүйлээ юу гэж боддог вэ? За ер нь гадаад улсад суралцах гэдэг юм уу те оюутнууд явд гадаад суралцах боломж гэдэг нь амьдралд бас цөөхөн тохиох үнэтэй одоо боломжийг харсан. За миний хувьд л Мөсийн хууль зүйн сургууль Японы эрх зүйн боловсрол судалгааны төвөнд төгсгөж байсан учраас Нагоягийн сургууль болоод Мөсийн хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутнууд төгссөнийхөө дараа бол магистрийн сургалтанд суралцахад шалгалт өгдөг гэж байгаа. Тэгээд тэр шалгалтыг өгөөд Нагоягийн сургуульд суралцах боломж нэгдсэн. За энэ дундаа бол байгаль орчны эрх зүйн чиглэл, хүрээлэн буй орчны эрх зүйн чиглэл судалгаа хийсэн юм тийм. Тэгэхээр тэнд очиод ер нь гадаадд суралцах, за нэг ялангуяа Нагоягийн сургуульд суралцахад олж авсан зүйл мэдээж одоо мэргэжлийн чиглэл гэдэг юм уу те мэргэжлийн чиглэлээр суралцах за боловсралтай одоо мэдлэгтэй хүн болоход шаардлагатай материал их сурвалжуул тэнд маш одоо өргөн боломжоор нэгддэг. Дээрээс нь дан ганц суралцахаас илүүтэйгээр гадаадын оюутнууд бас өргөн байдаг. Вьетнам, Камбож, Узбекистан ч гэдэг юм уу те. За тийм мөн Япон улсын өөрсдөө оюутнууд байж байгаа те. Тэгэхээр олон улсын оюутнуудтай Япон хэл дээр нэг мөр зэрэгцэж гэдэг юм уу те суралцах хугацаанд бол Японы соёл за дээрээс нь тухайн улсад суралцж байгаа өөр бусад гадаад улсын оюутнуудтай найз нөхөрлөх байдлаар дан ганцхан суралцах эрдэнэ мэдлэг суралцахаас илүүтэйгээр бас бусад улсын соёлтой суралцах найз нөхдөд болох гэдэг олон үндсүүдийг одоо суралцж ирсэн талархалтай хүлээж авч байгаа. Тэгэхээр хоёулаа болохоор нөгөө нэг сургуулаа төгсөж ирээд Монголд ирээд буцаад төрөлх сургуультай багш болохоор болсон гэж байгаа шүү дээ. Тэгэхээр анх яагаад багш болохоор шийдсэн бэ? Тэгээд энэ шийдвэрт хамгийн их нөлөөсөн хүн байсан. За ер нь багшлах гэдэг мэргэжлийг сонгох шаардлага гэдэг юм уу те үндслэл ер нь докторийн судалгааны ажлаа бичиж явах үед ер нь ингээд хүчтэй бодол болж ирсэн гэх юм уу. За подкастыг сонсож байгаа хүмүүс ер нь цаашдаа магистрч гэдэг юм уу те доктор зэрэг суралцах болох юм бол ер нь тодорхой нэг сэдвээр одоо бүрэн хэмжээний судалгаа хийж байна гэж ойлгож байна. Гэхдээ судалгаа гэдэг зүйл нь ерөөсөө хэзээ ч дуустахгүй. Тийм онцлогтой, төвхтэй байдаг. Тэгэхээр миний судалж байгаа зүйл тэр 80 удаас ч гэдэг юм уу те 100 удаас ч гэдэг юм магистрийн эсвэл докторийн судалгааны ажлын стандартын хүрээнд бичигдээд дуусж байгаа ч гэсэн цаашдаа бас судлах зүйлүүд үлдээд идэг. Тэрийг нөгөө тэр судалгааны ажлыг бичсэн хүн өөрөө мэдрээд идэг нь их сонирхолтой. Тэгэхээр төрийн байгууллагын албан тушаалтан ч гэдэг юм эсвэл хувийн хвшид ажиллаж хахаар судалгааны ажил дээр судалж чадаагүй гэдэг юм те цаашдаа судлах хэрэгтэй байсан зүйлүүд орхигдоод байсан тэр зүйл маань нэгдэж
эхнүүлсэн тий. Тэгээ багшлах ажил, эрдэм шинжилгээний ажил гэдэг нь Японы Нагояг сургууль суралцж исэн судалгааны ажлаа цааш дөрвөлжүүлэх боломжийг бас олгож өгдөг тийм зүйл байсан. За дээрэс нь багшлах гэдэг бол өөрийн мэдж байгаа гэдэг юм тий. Одоо хүртэл сурсан зүйлүүдээ суралцагч оюутнуудад аль болох ойлгомжтой заах хэрэгтэй. Тэхийн тулд бас өөрөө илүү хөгжих хэрэгтэй. Тэр бүх зүйлүүд бол багшлах ажлын гол цөм байсан. Тэгээд эдгээр шалтгаануудаас үндэслээд энэ багшлах мэргэжлийг сонгосон гэж ойлгож байна. Багш мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ? Тэгээд эсвэргээрээ энд бас хэцүү зүйл гэж байгаа шүү дээ. Тэр хэцүү зүйл нь бас юу гэсэн бэ? За миний хувьд бол 2024 оны 2 сараас хойш одоо багшлаад эхэлсэн. Ер нь 3 дахь жил рүүгээ багшилж байна. Тэгэхээр 3 дахь жил рүүгээ багшлаад эхний удаад бол эхний жилд гэсэн үг тийм. Эхний жилд багшлахад бол ер нь багшлах гэдэг чинь тусдаа бас дахин мэргэжил болоод байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд бол гадаад улсаас сурж ирээдвэл яг эрх зүйч, магистр, докторийн судалгаа хийгээд ирсэн ч гэсэн яг багшлах арга зүй гэдэг юм уу тийм. Суралцагч өөрийн мэдж байгаа эсвэл багшлахын ур чадвар ч гэдэг юм уу тийм. Тэдгээр зүйлүүд маань харьцангуй тутмаг байсан учраас оюутандаа хүргэх, за тэгээд ер нь багшлах арга зүй гэдэг юм уу тийм. Суралцагчаа ойлгох арга зүй гэдэг тэр зүйлүүд л бас дутагдaltaй байсан зүйлүүд зөөнг байгаа. Тэгэхээр ямартай ч нөгөө хүмбэл аливаа нэг мэргэжлийг эзэмшээд ажил хөдөлмөр эрхлэнэ гэдэг бол анхнаасаа ерөөсөө онцгой ур чадвартай гэдэг юм уу те төгс 100% болсон хүчинж байдаг учраас ямартайч багшлах мэргэжлийг хийгээд ихээр дутуу орон зайгаа өөрөө мэдрэгч гэдэг юм уу те тэр зүйлүүд байгаа. За багшлах ажлын хамгийн сайхан давуу тал сайн зүйл гэж одоо юу хэлэх вэ гэвэл ер нь оюутнуудтай ажиллах гэдэг юм уу те одоо миний зааж байгаа хичээлээр суралцж байгаа газ гадна ер нь энэ хичээлийг үзээгүй ч гэсэн те Мөсийн хуулийн сургууль дээр суралцж байгаа нийт оюутнуудыг хараад байхад тэдгээр оюутнууд бол цаашдаа юу гэхээр энэ Монгол улсын те эдийн засгийн нийгэм соёлыг авч явах дараагийн боловсон хүчин байгаа учраас тэдгээр одоо энэ залуу боловсон хүчнүүдийн үзэл санаа гэдэг юм уу те соёл за хандлага эрт мэдлэг гээд бүх зүйлд одоо багш гэдэг хүмүүс үлгэр жишээ байж нөлөөлөх боломжтой байдаг учраас эргээр нөлөөлж чадвал энэ бол Монгол улсын эдийн засгийн нийгэм соёл эрх зүйн тогтолцоо бүхий л зүйл сайнаар нөлөөлөх учраас маш хариуцлагатай сайхан мэргэжил юм байна гэж үзэж байгаа. Нэр хүндийн өндөр дөрвиж явах гэдэг юм уу те сайн багшлах суралцагчдад одоо чанартай хүлээмжтэй мэдлэгийг хүргэх гэх мэтчлэн одоо хариуцлагатай хэцүү даалгаврууд бол бас дагалдаж чаддаг тийм онцлогтой мэргэжил байна гэж харж байгаа. Тэгэхээр багш хүний хувьд ингээд баримтлагдаг үнэт зүйл зарчим гэх юм уу юм зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр сайн багш гэж юу гэлэх вэ? Та тэгээд амьдрал ерөнхийдөө хичээл заахтаа ямар зарчмыг баримталж явдаг вэ? За мөн л адилхан одоо 3-аас 4 жил ингээд багшлаад ирэхээр өөрт тогтож байгаа багшлах одоо заах арга зүй гэдэг юм те заах арга зүй арга барилуд бас баг багаар тогтож байна. Дээрэс нь өмнөх яриан дээр ч дурдсан. Ер нь багшлах гэдэг чинь тусдаа дахиад өөр мэргэжил байгаа учраас тэрийг бас суралцахад шаардлагатай юм байна гэдгийг ойлгож байгаа. За одоо хүртэлх ер нь бол туршлагаас авч үзэх юм бол нэгдүгээр суралцагчийг ойлгох гэдэг зүйлүүд бас их чухал юм байна гэж үзэж байгаа. Дан ганцхан багш бол өөрийн өнцгөөсөө хараад гэдэг юм уу те тухайн хичээлийг заагаад эхлэвэл түүний хүлээж авч байгаа оюутан маань ямар төвшөнд байна вэ гэдгийг саралцахгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгож байгаа. За хоёрт нь багшлах суралцах гэдэг үл ер нь дан ганцхан багшийн арга барил хэзлэгтэйгээр сонсож байгаа оюутан өөрөө бас бүтээлч сэтгэлгээ гэдэг юм уу те орлоготой байх, зорилготой байх ч гэдэг юм те идэвхтэй суух ч гэдэг юм гэх мэт чинь бас зүйлүүд шаарддаг. Энэ утгаараа юу гэж хэлэх гээд юм хэрэг багш болон оюутнуудын хамтын ажиллагааны үр дүнд сайн хичээлийн үр дүн гарч ирж байгаа. Тэгэхээр аль болох найрсаг гэдэг юм уу те найрсаг одоо хичээлийн уур амьсгалыг бүрдүүлэхэд бас хичээж байна. Найрсаг байна гэдэг нь одоо юу гэдэг юм те хитрхи зөөлөн гэдэг юм те бүгд зөөлөн гэдэг санаа бас биш л те ерөнхийдөө энэ хичээлийн хүрээнд дүн үнгээ яаж явагдах ёстой вэ? Эрцгийг яаж бүрдэх ёстой вэ гэдэг юм те хичээлийн сэдвчсэн төлөвлөгөө яаж явах вэ? Сэдвчсэн төлөвлөгөө төсвөр дээр ямар нэгэн материалуудыг үүсгэх ёстой вэ? За оюутан тус бүр ер нь энэ хичээлийн хүрээнд ямар мэдлэг, ямар их сурвалжийг ашиглах ёстой вэ гэдэг зүйлийг аль болох хичээлийн эффект тодорхой болгох. За
За тэгээд хичээлийн дүн үнэлгээг ч гэсэн яаж үнэлэх нь маш тодорхой байдлаар хичээлийн эхний өдөрт ер нь танилцуулах. За тэгээд тэр амлсан амлалт гэдэг юм уу те харилцан тохиролцсон шалгуур үзүүлэлтэндээ барьж агаад хичээлийн дүн үнэлгээг гарах бас тийм арга зүй ашиглаж байгаа. Тэр одоо Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд суралцж байгаа оюутнуудын маань ихэнх нь ингээд төгсөөд ерөнхийдөө багшлах сонирхолтой байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр оюутнуудад хандаад багш болохын тулд тийм ямар одоо багш болох гэж байгаа оюутнуудад ямар зөвлөгөө өгөх вэ? За ер нь бол ганцхан хариултаараас бүр хариулт өгч чадахгүй бах тийм. Тэгэхээр хүмүүсийн хууль зүйн сургуульд суралцж байгаа, идэвхтэй суралцж байгаа. За тэгээд төгсөөд төрөлх сургуультай багшлах болсон хүчнээр ажиллах сонирхолтой оюутнууд байгаад бол нэгдүгээр талархалтай хүлээж авах хэрэгтэй. Яагаад тэгэхээр ер нь бол бид нар ч гэсэн өөрсдөө оюутан байж үтсэн тийм. Бидний дээд үеийн багш нар ч гэсэн оюутан байж үтсэн. Дээрээ багш нартай байж үтсэн тийм. Тэгэхээр ер нь бол сургуулийн одоо залгамж холбоо гэдэг зүйлүүд хизээж тасрахгүй байх хэрэгтэй. За үндсүүлийн эрх зүй болон цэцэрлэгааны эрх зүй, иргэний эрх зүй гэх мэтчлэн бүхэл одоо сургуулийн үйл ажиллагаа бол цаанаа энэ хичээлийг одоо хариуцсан зааж байгаа болсон хүчин, багшлах болсон хүчин харилцан залгамжтай байж авч явдаг. Тэгэхээр сайн багш болохын тулд за эсвэл сургуулиуд төгслөө энэ төрөлх сургуулиуд багшлах болсон хүчнээр ажиллах сонирхолтой оюутнуудын хувьд ер нь 3 үеийн залгамж холбоо гэдэг зүйлийг сайн анхаарах хэрэгтэй байна гэж харж байгаа. Нэгдүгээрт дээд ахмад үеийн гэдэг юм уу те. За сургуультай ажиллахаа болцсон ч гэсэнтэй гэрээтэй багшилж ахмад үеийн багш нараас суралцах зүйлийг сайн авах хэрэгтэй, хүндэлтэй харьцах хэрэгтэй гэдэг зүйл. За хоёрт нь дунд үеийн одоо багш нар байж болно те. Дунд үеийн багш нараас дээд үеийн залгамж холбоо хэрхэн яаж суралцдаг юм бэ? За бидний хувьд те залуу багш нарт хэрхэн яаж суралцах гэдэг юм уу те. За багшлах арга зүйн зөвлөгөө өгөх вэ гэдэг талаас нь байн асууж явах хэрэгтэй гэдэг юм те. За гуравт нь одоо нэн залуу үеийн багш нар ч гэдэг юм те. Шинэ цаг одоо үед орчин үед орж ирсэн багш нарын хувьд бол яг нөө суралцж байгаа оюутнууд маань бас шинэ залуу байгаад байгаа учраас суралцахын болоод багшлахын одоо ямар шинэ аргачлал арга зүй бас сургалтандаа нэвтрүүлэх вэ гэдэг тийм 3 цагийн холбоосыг сайн анхаарах хэрэгтэй байна гэж үзэж байгаа. Тэгээд ер нь бол байнга санаж явах хэрэгтэй зүйлүүд альва ажил алтан тушаал гэдэг юм уу те ямар ч ажил хөдөлмөр хэрэгсэл юм бол дээд үеийг хүндэтгэх. За дээдний алтан тушаалтанда мэддэх те өвөө даалгаврын хугацаанд нь сайн гүйцэтгэх ч гэдэг юм уу те гүйцэтгэлийг байнга тайлбарлах гэсэн санаал байна. За тэгээд өөрөөсөө хойших гэдэг юм уу те хойших үед бол зааж сурах гэх мэтчлийн 3 үеийн залгамж холбоо гэдэг зүйлийг сайн анхаарах хэрэгтэй байна гэж захимаар байна. За тэгэхээр одоо болохоор манай подкаст ерөнхийдөө өндөрлөг төгсөн байна. Ингээд хамгийн сүүлийн асуултаараа одоо ингээд суралцж байгаа оюутнуудад ингээд удирдлага болгоод за яг ингэж суралцвал амжилттай суралцнаа гэдэг зөвлөмж өгөл зөвлөмж өгөх бай. За бид нар эрх зүйчээс сурж байгаа тийм эрх зүйчээс сурж байгаа оюутнуудыг ер нь оюутнуудын хувьд нь суралцах арга барил гэдэг юм уу те суралцах арга барил гэдэг зүйлийг хувьдаа төлөвшүүлээд явж байгаа. Тэгэхээр оюутан хүн болгоны өөрийн сэтгэл зүйн онцлог гэдэг юм уу те махбодын онцлогоос хамаараад яг тогтсон яг одоо шалгарсан гэдэг юм уу те шалгарсан суралцах арга гэж байхгүй байх. За ерөөдөө юу бид нэр эрхлэх ёстой юм бэ гэхээр ер нь суралцах гэдэг нэг эцсийн зорилго гэдэг юм уу те мэдлэгтэй болох гэдэг нэг зорилго гэдэг зүйлийг хэлзээч мартаж болохгүй байна гэдэг зүйлийг ухамсартай сайн шингээх хэрэгтэй байна. Тэгээд суралцах болон одоо мэдлэгтэй болсон хүчин болно гэдэг зорилгоо хизээж мартахгүй байгаа юм бол яг үхээр зорилтуудаа төвшүүлж эхлэн те ямар зорилтуудаар тэр үгдүүн нөхөх вэ гэдгийг төвшүүлж ирэх баг. За нэг зүйлийг бас оюутнуудаа зөвлөмж болгож хэлэхэд ер нь хүн бол нөгөө нэг талаас амьтан шүү дээ. Нэг талаас амьтан сэтгэл зүйтэй, бие махбодтой. Тэгэхээр хүний амьдралд юм уу олон зүйл тохиолддог те. Тэгэхээр сэтгэл зүгөө шамтрах ч гэдэг юм уу, бие махбодоор өвдөх ч гэдэг юм те. Тэр бүх зүйлүүд нь хүний амьдралд байгаа тохиолдолд оюутан байгаа хэсгээс үл хамааран те. Залуу хүн үү, эсвэл хөшүүн үү, настай хүн үү те. Эсвэл хүүхдүүд гэдгээс үл хамааран бидний амьдралд олон зүйл тохиолддог учраас тэр бүх одоо суралцахаас өөр одоо орчинд те бидний эргэн тойрноор
үүсэж байгаа асуудлыг тэгвэл маш хүлээцтэйгээр те шийдвэр гаргалтаа зөв хийж гэдэг юм уу те. Хамгийн гол нь суралцах, за эрдэм мэдээлэлтэй болсон хүчин болох, өөрийгөө хуурахгүй байх гэдэг юм уу те. Тэр бүх одоо үнд зүйлүүдээр байнга санах хэрэгтэй болоод гэж боддог юм. Тэрнээс ш өглөө болгон 6 цагт сэрж хичээлээ хийнж гэдэг юм уу те. Тэр бүх нэг хэцүү шаардлагууд гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйлүүдийг хүн зорилтоо болоод тавьчих юм бол эсэргээрээ тэр зорилтондоо хүрэхгүйгээс болоод гэдэг юм уу те. Өөрөөс нь шалтгаалаагүйгээс одоо бусад хүчин зүйлээс хамаарат суралцах гэдэг юм уу те. За тухайлан судалж байгаа хичээлээ сайн дүн үнэлгээ авч чадахгүй ч гэдэг юм уу те. Иймэрхүү бас үр дагавар үүсдэг учраас нэгдүгээртээс өөрийгөө энэ одоо үр дүн гэдэг юм уу те. Хүрэхэд юу нөлөөлөх вэ гэдгийг бас ухаалгаар сайн хараад бүхий л зүйлүүд зөвхөн өөрийн хичээл зүтгэлээс гадна бусад одоо хүчин зүйлүүд бас нөлөөлсөн зүйл байдаг учраас бас хүлээцтэйгээр зүйл хандах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгээд хоёр дахь бас гол зүйл юу вэ гэхээр ер нь аль ч салбар их зүгээр нэгшид төгсөжээ гэж бодсон. Бид хэлний мэдлэг гэдэг зүйлийг сайн суралцах хэрэгтэй байна. Гадаад хэлтэй. Гадаад хэл хэлний нэг талаасаа тусгай мэргэжлэхээс илүүгээр бидний зайшгүй үзэн техник чадвар болчлоо. Тэгэхээр англи хэлч үү юм те, япон хэлч үү юм, солонгос хэлч үү юм. Тэр хэлийг бол төгсгөөс өмнө яг одоо сонсож аваад бас тодорхой хэмжээнд эхлээд явах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. За тэгээд ажил дээр гарах тусгай ур чадвар, зөвлөн ур чадваруудыг бол оюутан бүр тухайн хичээлийг судлах явц эсвэл дадлах хийх явцтай ч юм уу те. Бага багаар өөртөө одоо шингээж идэг зүйл учраас нэг дөр ерөөсөө бүх зүйлийг эзэмш чадсангүй гэж өөртөө готрох ч юм уу те. Тиймэрхүү зүйлийг аль болох өөртөө буруу өгөхгүй байх нь зүйтэй. Харин эсрэгээрээ үүштэйгээ суралцах те. Суралцах гэдэг үл төгсгөлгүй те. Баян өсөж дэвчих буруу зүйлээ сайжруулах тийм үргэлжлсэн процесс байдаг юм байна гэдэг зүйлээ баян санах хэрэгтэй болов гэж бодож байна. За түрүүнд хэлсэн нөгөө оюутнуудад өгөх зөвлөмж гэдэг юм те. Тэн дээр бас нэмэлтээр нэг зүйл хэлэхэд ер нь оюутан байх хугацаанд гэдэг юм те. Оюутан байх хугацаанд тухайн сургуулийнхаа оюутны холбоо, оюутны нэгдэл эсвэл интимима клуб гэдэг юм те. Манай сургуулийн хувьд л оюутны интимима клуб, Беркли клуб, гэр агуура. За тэгээд оюутны холбоо те. Оюутны зөвлөл гэх мэтчлэн оюутнуудын өөрийн нэгдэл гэдэг зүйл бас суралцж байгаа оюутнууд өөрийн хүсэл зориг, хүсэл сонирхлоороо бас нэгдэж одоо нэгдэж гишүүн болох нь бас үр дүнтэй ач холбогдолтой байна гэж харж байгаа. За яагаад вэ гэхээр энэ нөгөө бидний хүн нийгмийн амьтан гэдэгтэй холбоотой байна гэж бодлоо. Хүн бол нөгөө ганцаараа эдгээр онцгой ур чадвартай мэдлэг ур чадвартай байлаа ч гэсэн ганц дайчин ганцаардахгүй гэдэг ч гэсэн тийм ганц дайчин бол ганцаарддаг үе байдаг. Тэгэхээр бид нэр хүн гэдэг утгаараа нийгмийн харилцаанд байнга орж идэг. Тэгэхээр нийгмийн харилцаанд орж ийн гэдэг чинь хүн хүнтэйгээ харилцах хэрэгтэй тийм. Бид нар бол зөөлөн ур чадвар ч гэж ярьдаг. Тэгэхээр энэ нөгөө зөөлөн ур чадвар хүнтэй харилцах мэдлэг ч гэдэг юм уу те. За тодорхой нэг бүтцэд ороод тухайн клубын ч гэдэг юм уу те. Эсвэл тухайн оюутны холбооноос дээд удирдлах зай, за ямар үйл ажиллагаа хийж үлрүүч гэдэг юм төлөвлөгөөтэй ажил. За тэр төлөвлөгөөтэй ажлын гүйцэтгэлийг хангахын тулд оюутнууд хоорондоо нэгдээд бүхэл болоод үйл ажиллагаа аваад ямар ч тач үр дүн гаргаж ийна гэдэг нь том зургаар харах нь зөөлөн ур чадвар суралцаад байж байна. Тэгэхээр энэ подкастыг сонсож байгаа нийт оюутнуудаа бас дахиж зөвлөж хэлэхэд энэ оюутнуудын өөрсдийн нэгдэл гэдэг юм уу те тэр бүх зүйл бас хүсэл зоригийнхоо үндсэн дээр нэгдээд найз нөхдөдтэй болох те тодорхой нэг зорилттой ажлын ард баг хамт олнороо гарах тэр одоо бас мэдрэмж гэдэг юм уу те арга барилыг бас эзэмших зүйтэй байна гэж харж байгаа. За Японы Нагояг сургуульд суралцж байгаа ч гэсэн ерөөс энэ оюутнуудын дотоод нэгдэл гэдэг юм уу те хүсэл зориг дээр нэгдсэн нэгдлүүд маш хүчтэй байдаг. За Японы улсын хувьд хоёр эсэлттэй намрын болон хаврын эсэлт. Тэгээ намрын болон хаврын эсэлтийн үеэр бол шинэ одоо сургуульд оролцож ирж байгаа оюутнуудыг өөрсдийн клубын үйл ажиллагаа дотоод оролцуулах те дараачийн бас мөн залгамж холбоогоо бэлдэж ирдэг тийм идэвхтэй үйл ажиллагаа хүртэл байдаг те. Тэгэхээр оюутан бол өөрөө дан ганц ингэ хичээл ном хийдэг гэж өөрсдөө бол хичээлийн төлөө одоо суралцаад ирнэ гэж ойлгочлохгүй тийм. Тэгэхээр хичээлийн хажуугаар бид нар бас цаашдын болсон хүчин болж төлөвшөхөд нөгөө шаардлагатай одоо зөөлөн ур чадваруудыг эдгээр одоо оюутнуудын чөлөөт нэгдлийн үйл ажиллагааны үр дүн бас бид нар авдаг, найз нөхдөдтэй болдог цаашдын одоо ажиллах мэргэжилтэй салбараа сонгодог тийм бас
ажил бүгдэлтэй зүйл байдаг учраас тэгээ оюутнуудаа бас энэ оюутнуудын идэвхтэй нийтлэл холбоонд бас өөрийн хүсэл зорилгын үндсэн дээр хамрагдаж бас дан ганц суралцахаас илүүтэйгээр суралцахын хажуугаар бас олон нийтийн ажил гэж бас ойлгож байна. Тэгээ олон нийтийн үйл ажиллагаанд бас идэвхтэй оролцоорой гэж бас захимаар байна. Хүрээд манай өнөөдрийн подкаст дуусж байна. За бидний урилгыг хүлээн авч оролцсон зөвчлөн багштай талархал илэрхийлж байна. За ингээд ээлж подкастын дугаарт зочноор урьж оролцсон та бүхэнд талархал илэрхийлье. Тэгээд дараагийн үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Суралцах үйлсэд нь бас өндөр амжилт хүсье. Төгсгөлд нь яг саяны хэлгээд байгаа санаа юу гэхээр ер нь хүн эрүүл мэндээ сайн бодох хэрэгтэй гэдэг санаа бас давхар хэлгээд байна. Суралцсан гэдэг үл дан ганцхан хичээл номоо өдөр шөнөгүй хийгээд авах зүйл биш те. Хичээл номоо тогтмол өндөр үр дүнтэй хийнэ гэдэг чинь өөр юу гэхээр бие махбодын хувьд бол эрүүл мэндтэй сэтгэлгээний хувьд эрүүл мэнд байхыг бас давхар шаарддаг учраас чөлөө цагаа зөв болсон өмгөөлөх, эрүүл мэндээ анхаарах, за нэмээд хичээл сургалтад анхаарах гэдэг зүйлийг бас тэнцвэртэйгээр авч явах хэрэгтэй шүү гэдгийг тань сануулж хэлье. Энэ хүрээд өнөөдрийн маань подкаст дуусж байна. Дараагийн дугаартаа уулзтаа түр баяртай. За баяртай.